байна уу? Apex Capital-ийн хамтлагаараа. За тэгээд бид энэ удаа Omni Capital банк санхүүгийн байгууллагын нийтэд санал болгох хөрөнгө оруулалт үндэсний дээр ажиллаад байж байна. Яг үүнтэй холбогдуулаад Omni Capital банк санхүүгийн байгууллагын тузын дарга хөртөө эзэмшигч хөрөсрөн захирлыг бол одоо оффистай ураад за тэгээд тухайн компани удирдлага менежментийн зүгээс хөрөнгө оруулагч нартай чиглэж хэрэгжүүлж байгаа ажил, за мөн одоо нийгэм чиглэж байгаа ажил, мөн компани одоо сүүлийн өсөлт хөгжилд одоо онцгой нөлөөлсөн болон цаашдын баримталж байгаа бодлогын талаар ярилцахаар сууж байна. За тэгээд ирсэнд баярлалаа. За хүлээж авсанд баярлалаа. Ирсэнд баярлалаа. Яг Omni Capital-ийн хувьд бол Apex Capital-тай хамтраад бол одоо бараг 5 дахь удаага үнцээс гаргаж байгаа. За яг хөвгүүцлэр болохоор хөрөнгө оруулалт үнцээс нь 3 дахь удаага тийм. Тэгэхээр бидний эхний одоо анх ажиллаж байсан болохоор 5 тэрбум, дараа нь 6 тэрбум, за энэ удаагийн ажиллаж байгаа үнийн дэм бол 14 тэрбум гэдэг. Мэдээж энэ хэмжээгээр одоо нөгөө гаргаж байгаа хэмжээ маань өөрөө тухайн компани одоо эзэдийн өмчтэй, ашигт ажиллагаатай одоо хөрөнгө чинээтэй ингээд уялдаж явдаг учраас одоо яг энэ хэмжээгээр бол танай компани бол ингээд маш сайн ажиллаад үр дүн ингээд сайтай байсан байна. Тэгээд бас харилцагчдад маань зөвлөд өөрийнхөө талаар төвч мэдээлэл өгөөч тэ. Нөгөө талаас гэх юм бол одоо яг Omni Capital дээр сүүлийн үед хэрэгжүүлж байгаа ажлууд юу байна? Тэр талаар ингээд мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. За ер нь бол бид хамт ажиллаад нэлээд олон жилийн нүрийг үзсэн бай. Бие бинийгаа ерөөд аягүй сайн мэддэг болсон байна. Хамтын ажиллагаа, найдвартай байдал гэдгийг бол бас үнэхээр одоо бидэрт биеиндээ бас үлгэрэлж чадж байгаа Apex Capital-ын баярлалаа. За сүүлийн үед хийгдэж байгаа ажил одоо гэх юм бол би яг хүмүүс их юм шинэлэг тийм гоё одоо орчин үеийн шинэлэг юм одоо юу хийж байгаа вэ гэж ерөнхийдөө асуугаад байдаг. Гэхдээ би тэрнээсээ илүү бол яг бидний хийж байгаа ажил өдөр тутмын хийж байгаа ажлын үндсэн цул хэсэг бол бид нар бол яг л ер нь бол найдвартай байх, тогтвортой байх, органик өсөлттэй байх гэсэн тийм ажлуудаа ирэхэд бол голчлогонд хийж байгаа. Тэрэн дээр бол одоо бид нар ингээл хүний нөөцийн тогтвортой байдлыг харж байна, хууль эрх зүйн тогтвортой байдлыг харж байна, эдийн засгийнхаа одоо эрсдлүүдээс алхахаар ингээд анжирахыг хүчээж байна. Засаглалын хувьд бол аягүй юутай байдаг. Яг миний хувьд бол илүү тийм засаглалын холбогдолтой илүү үйл ажиллагаанаар ерөөдөө явдаг. За сүүлийн үе зүгээр сонирхолтой ингээд явж байгаа юмнууд гэх юм бол шинэлэг юмнууд гэх юм бол бид нар бол яг үндсэн яг зорилгын хүрээнд бол олон хүнд хүртээмжтэй одоо санхүүгийн үйлчилгээ, финтекийн үйлчилгээ үзүүлэхэд ирэхэд зорж байна. Тэгэхээр гадаад байгаа монголчуудад зориулаад гадаад гуйлгын дижитал систем дээр ажиллаж байна. За Money аппликейшныхаа үйл ажиллагааг бол ийм өргөн болох тийм үйл ажиллагаатай ажиллаж байна. Тэгэхээр тэн дээр маань бичил зээл, OmniPay гэсэн хон төлөлтийн OmniPay гэж байгаа, бичил зээл гэж байгаа. За мерчентүүд байна. Давхар бас бид нар сүүлийн үед их хүмүүс их анзаарж байгаа юмнууд болохоор Money дээр бид нар илүү одоо тасалбар зарж байна. Тасалбараа бид нар бас нэлээд үр дүнтэй явж байгаа олон хүмүүс төрж байгаа тасалбар зарахын хажуугаар бид нар өөрсдийн тасалбар буюу өөрсдийн бид нар бас давхар охин компаниараа бас тоглолтын зохион байгуулад тасалбар зарж байна. Бас өөрөөхөө 3 этгээдүүдийн тасалбарыг ч үсэнтэл зараа явж байгаа. Тиймэрхүү үйл ажиллагаанууд л хийж байна да. Одоо яг хамгийн сүүлийн энэ финтек дээр гарч байгаа Money аппликейшн бол нэлээд ингээд өсөлттэй шүү дээ. Тэгэхээр Money аппликейшны харилцагчны тоо одоо хэд орчим хүрээд явж байгаа. Яг идэвхтэй зээл авж байгаа нь 60 орчим мянга. 60 орчим мянга финтек ажиллаж байна. Зүгээр бүртгэлтэй гэх юм бол 300 орчим мянга. Хөрөсрөн захирлын хувьд бол одоо засаглал тал дээр илүү анхаарч байгаа гэж байна. Тэгэхээр магадгүй одоо би нөгөө түрүү танаас асуусан та өөрийнхөө бас нөгөө бэкграундыг ингээд харилцагчдад маань хэлцээд байгаа чи тийм. Ягаад тэгэхээр одоо нөгөө хөрөнгө оруулалт хийх процесс маань өөрөө засаглалтай зайшгүй холбоотой тийм. Тухайн одоо юуны үнцаас гаргаж байгаа аж ахуй нэгж байгууллагын маань одоо хувьцаа эзэмшчин ямар бэкграундтай хүмүүс юм тийм. Одоо хаана сургууль төгсөв. За нөгөө талаас гэх юм бол одоо ямар бизнесээс одоо Omni руу хөрөнгө оруулалт хийгээд энэ талаас одоо таны бизнесийн замналыг бол бас хөрөнгө оруулагч нар маань нэлээд сонирхож байгаа. Тэр талаас нь та бас тохиомж мэдээлэл өгч тээ. Би болохоор өсөж төрсөн бол дархан. Тэгээд гитэмсийг 2006 онд бизнесийн удирдлага маркетингаар төгссөн. За тэгээд хадгаламж банкнд ажиллаж байгаад 2009 оноос 2012 оны хооронд Америкийн Виржиниа мужид Виржиниагийн олон улсын сургуулийг бизнесийн удирдлагын магистрат үргэсэн. За тэгээд Монголд 12 онд ирээд хувийн бизнес эхлээд, хувийн бизнесээрээ уулуурхан ханган нийлүүлэгчийн хувийн бизнесээр эхлээд, уулуурхан ханган нийлүүлэгчийн бизнесээр эхэлж явж хагаад 2018 оноос хойш Omni Capital-ийн хувьцаа эзэмшигчийн тузын дараагаар ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол ийм хоёр одоо ханган нийлүүлэлт болон банк ус санхүүгийн байгууллагын хоёр
одоо бизнесийн чиглэлээр ер нь голчлтаа гэж ажилладаг. Тийм л хүн байна да. Тэгээд гэр бүлтэй. Тэгээд амбал тавуулаа. Банк санхүүгийн салбар дээр үйл ажиллагаа явуулж байгаа 520 банк санхүүгийн байгууллага байгаа. За үүнээс бол одоо нэг эхний 10 он бол одоо ашигт ажиллагаа, за нүүдлээс нийт хөрөнгийн хэмжээ, эзэдийн хэмжээгээр бол ингээд ороод ирсэн. За тэгэхээр бол сүүлийн одоо 7 жилийн хугацаанд тий 7 жилийн хугацаанд энэ одоо нэг өсөлтийг мэдээж тэр чинь анх би яг үүсгэн байгуулж байхыг санаж байна л да тий 5 тэрбумтай банкс байгаа. За өнөөдрийн байдлаар бол бараг 80 тэрбум активтай ингээд банкс. За тэгэхээр энэ дээр бол мэдээж зах зээлийн ингээд нөгөө үйл ажиллагаа явуулж байгаа сар хүрээ бол одоо юу гэж юм бэ эрэлт хэрэгцээ бол айгүй нөлөөтэй баг. За гэхдээ онцгой л одоо танай банк хамт олныг харахад бол удирдлагын чадвар одоо удирдлагын бүрдүүлэлтийн одоо чадамж за нөгөө талаасаа гэх юм бол удирдлага одоо хэрэгжүүлж байгаа одоо маневр сайтай те айгүй стратеги сайтай ингээд явж байгаа дээр бол айгүй онцгой бидний хувьд бол одоо бас одоо нөгөө бүх харилцагч нартай сүүлийн баг 6 жил ингээд танилцуулаад явж байгаад бол энэ дээр айгүй онцгой байгаа. Тэгээд яг энээсээ бас та хөрөнгө оруулагч нарт танилцуулаад явбал менежментийн багаа одоо яг хэрхэн сонгож байна. За менежментийн багыг хэрхэн доктортой ажиллуулж байна. За нөгөө талаасаа гэвэл менежментийн баг маань одоо хэр доктортой байгаа вэ? Менежментийн багууд бол нэлээд доктортой байгаа. Бидний бол одоо яг төлхөөр гэхий одоо хэмжээний хүмүүс маань ихэд бүгд яваад байдаг. Хамгийн түрүүнд эхлээд би бол харилцааг хардаг. Ихэд харилцаа гэдэг нь бол би хүний харилцааг шүүхээс илүү өөрсдийн харилцааг илүү хардаг. Тэгэхээр хожоо асамшигч тузын зүгээс ирэхэд бол бид нар маш юм эрүүл харилцаатай одоо юу гэдэг нь удирдлагын зөв чиглэл өгтэй ажил үүрэг хариуцлага хийх тэр үйл явц маань маш эрүүл байх нь гэж чухал байна. Бид нар өөрсдөө их зөв харилцаатай байж ич хүмүүс маань ирэхэд бас өөрсдөө зөв харилцаатай байна. Дараа нь бид нар ирэхэд бас доктортой байдлын нэг гэрээний асуудал нь болохоор яг бид нар төлхөр хүмүүстээр бол контрактын гэрээтэй байгаа байдаг. Тэр контрактын гэрээн дээр ашиг урамшууллын асуудал яригдаа явдаг. Тийм байгаад байгаа. Миний хувьд ялангуяа маш их ингээд excited байгаа нэг арга барил маань ирэхэд бол бид сэтгэл зүйн жан чанартай холбож бид ирэхэд ажлын байр баг хамт олно ирэхэд бүрдүүлж эхэлж байгаа. Тэгэхээр таад сүүлийн бүр 2 жил аягүй сайн ажиллаа тий. Тий бид нар бүр тэр сэтгэл зүйн компанийнхаа бүр ингээд pilot тест болоо явж байгаад тэр 2 жил шахуу бид нар ирэхэд pilot тестлж явж байгаад яг одоо яг ингээд аль бие усаар хэрэгжээд эхэлж байгаа энэ хавраас хэрэгжиж эхэлж байгаа. Тэгэхээр тэрэн дээр маань ирэхэд хүний яг үндсэн 5 шин чанараар нь зан төлөвийг тодорхойлоод тэр зан төлөвийг тодорхойлцоод энэ тодорхойлсноогоо яах вэ гэхээр хуваар болон одоо баг хамтаа олорно гэж шинжиж үзээд байгаа байхгүй. Тэгмээд хувь хүн за хөрөөсрөн гэдэг хувь хүн яадаг вэ? Энэ хүн ер нь бид ямар ажил тохирох вэ? Тэ хэр хариуцлагатай байж юм хэр одоо нээлттэй вэ гэдэг юм. Нээлттэй хүн байвал одоо энэ хүн олон нийтэд харилцах юм эсвэл маркетинг дээр байвал зүгээр. За энэ хүн хариуцлагатай хүн байвал офис дээр нь хуулаад ажлын байрыг бас шил сонгож ирэхэд тийм асуудал үүсэж байгаа. Мөн баг бүрдүүлээ гэж бодох. За өнөөдөр бид нэр одоо хибүүц дээр ажиллах баг бүрдүүлээ гэж бодох. Хибүүц дээр явахад олон нийтэд харилцдаг нэг хүн байг, хариуцлагатай 2 хүн байг гэх мэт тиймэрхүү баг бүрдүүлээд байх. Тэрнээс ч тэр бол тийм хүнийг сайн муунаар нь ялгадаг ч юм уу оноо өгдөг бол биш. Зүгээр хүн болон өөр хэлбэр төрстэй янз янзын хүн байгаа даа тий. Жишээ нь нэгтлэн дээр байгаа хүн бол хариуцлагатай байвал зүгээр сууж ажилладаг байвал зүгээр тий. Маркетинг дээр байдаг хүн бол олон хүнтэй нийцтэй байвал зүгээр тий. Гэх мэт тиймэрхүү. Одоо яг одоо харилцагч нар маань анзарж байгаа одоо баг сүүлийн 3 удаагийн хөрөнгө баталгаа зөвлөсөн дээр ингээ ороо явж байгаа одоо харилцагч нар маань бол тухайн компани санхүүгийн үзүүлэлт за нөгөө өсөлт хөгжлийн мэдээж мэдээллийг цаг тутамдаа бол аваа явж байгаа. Тэгэхээр мэдээж тоо гэдэг бол нэг л ингээд илэрхийлэгдэл бацагдаал явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийн артлт маань өөрөө бас ингээд засаглал менежмент дээр ингээд өдөр тутамдаа ажиллаж байгаа энэ одоо нууцсан байдаг ахны. Дараагийн бас нэг аягүй чухал юм та хэд дотооддоо хөгжүүлж байгаа програм системүүд бол бас нэлээд сайн. Одоо сүүлийн баг 4 жил ингээд нөгөө баг уулзах болгонд ийм систем дээр илүү сайжруулалт хийж байна. Энэ дээр илүү ингээд хичээл бүгдлөөгөө хөрөнгө оруулалт хийж байна гэдэг. Тэгэхээр энэ систем хөгжүүлэлтэн дээр ер нь ямар арга барилтай ажиллаж байгаа. Систем хөгжүүлэлт, системийг одоо найдвартай байлгах тий. За тэгээд нөгөө талаас нь энийг одоо тасралтгүй хөгжүүлэх гэдэг бол нэлээд том челленж нэ. Тэгээд нэлээд том инновацмент хийж аягүй цаг хугацааг ингээд шаарддаг мөртлөө бас ингээд нөгөө нэг яг олон улсын стандарт дээр наваад үзэх юм бол тийм хангалттай сайн биш. Тэгэл унж босоод явж байгаа л дээ. Тэгэхээр би бол одоо өөрийнхөө бас хөрвүүний талаас аягүй сонирхож байна л да. Одоо компани дээр яг энэ чиглэлээр бол нэг толгойн өвчин болсон ингээд явж байгаа хүний хувьд IT-ийн төсөл хэцүү тийм хэцүү. Тэгээд ер нь амжилттай болох магадлал аягүй хүнд байгаад байдаг.
Тэгээ бидний хувьд бол нэлийн одоо юу гэдгийг те хүчин чармаалт нэлийн юм хөрөнгө зарцуулж ирэхэд одоо бид нар яг дотоод системийг бий болгож байгаа. Тэгэхээр манайд бол хоёр систем байгаа. Нэг нь л GrabCity-ийн яг мэдээж нэгтлэн бодох бүртгэлийн зээлийн систем байгаа. Нэг нь л манай аппликейшн, вебсайт одоо бус системүүд өнөрхөд хүний хүчин системүүд нь тэнд ингээд явж байгаа байхгүй. Тэр системийг өргөдөө бид нар дотроо өргөдөө хөгжүүлдэг. Дотоод өөрсдөө хамгаалалтын компаниар хөгжүүлээд ингээд дотроо ингээд явдаг. Тэгээд яг бас зүгээр хамгийн энгийн зүгээр зүйл нь болохоор бид нар зүгээр дотроо ингээд явж байгаа болохоор асуудлаа шийдэхдээ аягүй хурдан байгаад байдаг. Нэг офс суугаад байдаг. Бие биентэйгээ илүү хурдан харьцаад ингээд явждаг. Ерөнхийдөө тийм жижигхэн деталууд дээр ихэд ингээд явж илүү сайн ажиллаад тогтмол ингээд бие биентэйгээ ингээд уулзаад харилцаа үүсгээд ингээд алдаа болгон дээр ингээд явж байгаа. А зүгээр олон улсын жишгт бол бид нийцүүлэхээр нэлээд явж байгаа. Нөх ISO-наас бол нэлээд дээр авсан. Босоод ингээд одоо Pinterest тест мэст ч гэдэг юм уу тийм ингээд олон төрлийн тестүүд, олон төрлийн сертификатыг бол аваад ингээд явж байгаа. Бид нар тэгэхээр ерөөдөө серверээ дотооддоо байлгадаг, артыг нь багуудаа бүгдийн дотооддоо байлгадаг бүх юмудаа ихэд өөрсдөө хөгжүүл явдаг. Тийм л ерөөдөө гол онцлогтой байгаа. За тэгмүүд одоо мэдээж банксын хувьд бол одоо хөрөнгө оруулагч нар мэдж байгаа хэлээ тий. За хамгийн мэдээж аягүй чухал юм бол санхүүжилт татах дээрээ бол Titan бас олон нийтийн санхүүжилт болоод нэг хайбрид аягүй хослсон санхүүжилтийг бол смартаар ингээд хэрэглээ явж байгаа. За менежментийн багаа зөв бүрдүүлээ явж байна. За нөгөө талаасаа гэх юм бол одоо системээ бас хөгжүүлэлтэн дээр бол аягүй цаг зарцуулаад явж байна. За сүүлийн үед нөгөө олон нийт рүү чиглэсэн одоо нөгөө спортын баг аваад те ямар одоо алсын хараа гарч спортын багуудыг авж ийн гэдэг талаасаа сонирхож магадгүй те яг тэгэхээр нийгэм чиглэсэн юм аягүй том спортын спонсоршип хийгээ явж байгаа юм байна гэдээ хараад сууж байгаа. Сүүлийн энэ хавржанга нэлээд улаан явж байгаад яг саяхан ерөөдөө батлагдаад ерөөдөө албан шилбэг гайлаа. Тэгээд Omni Miners гэдэг багтаа болж байгаа бид нар. Omni Miners одоо манай хуучин Эрдэнэт Miners маань Omni Miners нэртэй болоод ингэ явж байгаа. Хуучин бид нар дархан юнайт дээр байсан, Omni хөлгүүд дээр байсан, итүүгийн ерөөсүүд дээр байсан олон багууд дээр ингэ оролцоо явсан. Тэгээд яг энгийн Omni Miners дээр болохоор бид нар илүү стратегийн түншлэгч маягаар явж байгаа. Бусад баг дээр зүгээр энгийн спонсор байсан. Одоо Эрдэнэт Miners маань Omni Эрдэнэт Miners болж байгаа юм зү үү? Тий. За тэгэхээр Эрдэнэтийн багт Omni-ийнхаа орж байгаа юм байна те. Тэгж байгаа гэсэн тийм. Тэгээ ирэхэд бол нэг тийм багуудын менежментийг илүү сайжруулад ирэхэд илүү тийм одоо чаленжинг байх нь илүү сонирхолтой байсан. Тэгээд яг Miners маань илүү нөгөө манай юу гэдгийг хуучин аврах том баг шүү дээ. Хуучин аврах том баг маань сүүлийн үед ирэхэд бас нэг тийм мундаг тоглоагүй. Тэгэхээр ирэхэд бол мундаг тэрлэгээс ингээд дахиж гаргаж ирэх нь бидэрт илүү сонирхолтой байсан. Тэрэнд нь арын албанд нь ажиллах, тийм түвшлэгч байгууллагаар ажиллах тийм сонирхолтой. Засаглалыг сайжруулах гал юм шүү дээ. Одоо тиймэрхүүдүүд маягийн Omni дээр хэрэгжүүлсэн одоо засаглал сайжруулж байгаа, менежмент сайжруулж байгаа ажлаа явуулж спортын менежменттэй огцлох юм. Тийм. Тэр нь болохоор илүү сонирхолтой санагдаад байна. Спорт маань өөрөө бас яг аюул олон хүмүүсийг хүмүүжүүлж байгаа. Аюул олон ингээд хүмүүсийг бас чөлөөт цагаан гоё өнгөрүүлэх одоо би бол бас сүүлүүд энэ дээр сагсны аягүй дуртай болоод байгаа. Тэгээд өмнө нь бол ганцхан өлгөөлөлт дуртай байлаа шүү дээ. Тэгээд сүүлийн үе одоо нөгөө сагсч одоо нөгөө давалгаагаар ингээд баг ингээд оруулаад тэгээ харин таадаг Miners дээр орцсон гэдэг нь вау гэл ингээд харчихсан. Тий. Тэгээ яг бидний зүгээс бол ингэж бодож байгаа. Одоо юу гэдгийг сагс гэдэг юм бол одоо олон оролцогч талууд ингээд зэрэг бүрдэж ингэж явж иж нэгтэй болт юм байна. Тэгэхээр яг бидний одоо жишээ нь харж байгаагаар бол манай холбооны спонсорууд, холбооны менежмент гэдэг маань ингээд яг үндсэн суурь маань болоод тэрийг ингээд бүрдүүлээд ингээд цол болоод одоо ингээд ургах хөрсийн маань гаргаж чадсан шүү дээ. Тэнгүүт Miners гэдэг бол бас нэг тэр хөрсөн дээр ургаж байгаа бас нэг тусдаа этгээд байгаа байхгүй нэг индивидуал этгээд маань мод ч гэж ярьд юм уу те. Тэгэхээр тэр мод маань ихэд бас давхар оролцогч одоо тасалжуулагч ба арын албаныхан за бизнесийн байгууллагууд, тамирчид маань гэх мэт олон оролцогч талууд байж иж урах хэрэгтэй юм байна. Тэгэхээр тэр оролцогч талуудын нэг нь болж байгаа нь аюу сонирхолтой байдаг. Хүмүүсээс Omni дээр бас аюу зөв менежмент хийгээд зөв одоо нөгөө маневрууд хийгээд банксын салбар дээр бол үнэхээр цойлж байна те. Одоо үнэхээр аюу юутай байна. Үгүй яг би цойлж өсөлттэй байгаа тийм байна. Би яг энэ дээр бас нэг юм ярьчих. Яг би хэлмээр байгаад байдаг байхгүй. Зөвхөн Omni Capital гэдэг бидний хувьд бол магадгүй хамгийн том нь бол биш. Хамгийн одоо нэр нь танигдсан биш. Нэр танигдсан биш. Хамгийн тэрүүгээр энүүгээрийг самбад бондгоо бол биш. Гэтэ бидний зүгээр юу хүсдэг вэ, яадаг вэ гэдэг бол бидний хувьд бол одоо хамгийн ингээл гівэн тийм мундаг лаг юм гаргаж ирээл хамгийн лаг нь болохтой биш. Бидний бол хамгийн найдвартай, хамгийн органик өсөлттэй, хамгийн одоо
энгийн найдвартай, засаглаа сайтай байх. Тийм байхыг л хүсдэг. Тэгэхээр тийм л нөгөө нэг чиглэсэн ажилтныг оруулах юмстай юм шиг. Одоо бус эмгэлтэй одоо аюул сайн юм чиглэсэн ажиллаж. Тий, бидний хувьд бол бас нөгөө юу явж байгаа одоо нийгэм чиглэсэн гэдэг бол сагсан бөмбөгийн одоо шинэ сагсан бөмбөг явж байгаа. Давхар бид нэр Value Foundation-тэй хамтраад ажиллаж байгаа. Давхар бидний хэд олон нийтэд зориулсан бас юм охин компаниараа дамжуулаад одоо тоглолт уран сайхны тоглолтууд ирэхэд зохиогоо явж байгаа. Тэгэхээр ирэхэд бас олон нийтэд бас тал чиглэлээр ирэхэд юм сонирхолтой байдлыг бол тэгж үүсгэж байна да. За хөрөнгө оруулагч нартай бас just гаргаж байгаа бондынхаа мэдээллийг өргөчээ. За мэдээж банк санхүүгийн байгууллагын хувьд бол эргэлтийн хөрөнгө гэдэг бол асар чухал. Ягаад тэгэхээр одоо сайн хүүсээр аваад сайн одоо нэг тараан байршуулт хийх гэдэг асуудал байгаа. За тэгээд энэ удаа бид нэр одоо 3 дахь удаа хөрөнгө баталгаажсан үндэслэн дээр хамтарч ажиллаж байна. За тэгэхээр анхны гарч ирсэн хөрөнгө баталгаажсан үндэслэн нь 5 тэрбумаар гараад за 14.6% хүртэл байж байгаа бүтэн төлөвлөлтөд дууссан. За дараагийн хөрөнгө баталгаажсан үндэслэн маань 6 тэрбумын хөрөнгө баталгаажсан үндэслэний 50% нь төлөвлөлтөд дууссан. За яг 2025 оны энэ цаг хугацаанд бид нэр 14 тэрбумын хөрөнгө баталгаажсан үндэслэн дээр ажиллаж байна. За нийт үндэслэний маань дүн 14 тэрбум. За хугацаа маань өөрөө 2 жил. За жилийн хүн маань болохоор 19.2% хүртэл. За хүүгийн төлбөрийг бол улирал тутам хуваан төлөгдөх нөхцөлтэй. За мөн үндсэн төлбөрийг бол одоо жилд нэг удаа төлөгдөх. Ийм санхүүжилтэн дээр бол одоо бид нар хамтарч ажиллаад байж байна. За яг Apex Capital-ийн хувьд бол мэдээж omni капитал маань одоо бидний бас одоо урдаан барьдаг айгүй том сайн харьцагчны нэг. За ягаад гэхээр бол засаглал үнэхээр сайтай. За нөгөө талаас гэх юм бол маш сахилга баттай. Санхүүгийн байгууллагууд бол сахилга баттай байна гэдэг бол асар чухал. За нөгөө талаас гэх юм бол одоо бий болгож байгаа ашгаа зөв хөрөнгө оруулалт хийж буюу одоо ирээдүйд чиглэсэн бизнесийн өсөлт хөгжил рүү чиглэсэн одоо найдвартай байх IT хүний нөөц. За нөгөө талаас гэх юм бол бизнесийн өсөлт рүү бол дандаа хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа сахилга баттай байгаа нь бидний хувьд бол одоо тухайн компанитай хамтарч ажиллахад маш том шалтгаануудын нэг болтгоо. За тэгээд 19.2% хүртэл тухайн бүтээгдэхүүн маань өөрөө нээлттэй зах зээл дээр гарч байгаа. За үүний татвар нь өөрөө 5% гэдэг утгаараа бол энэ одоо маш одоо нөгөө сайн өгөөжтэй бүтээгдэхүүнүүд бид нэр хамтраад зах зээл дээр гаргаад байж байна. За тэгээд хөрөнгө оруулагч нар та бүхэн маань тухайн бүтээгдэхүүний мэдлэлээр мэдээлэл авахар сонирхох юм бол одоо Амбалтрийн Apex Capital-тай холбогдоод мэдээлэл аваарай. За тэгээд бидний хувьд болохоор танай компанитай ингээд хамтарч ажиллаж байгаад бол асар их одоо баяртай байдаг. Ягаад гэвэл сайн бүтээгдэхүүн гарч иж өөрөө одоо нэг хөрөнгө оруулагчдын одоо эрсдлийг нь бас хамгаалах тийм нөгөө талаас нь бол хөрөнгө оруулагч нарын зах зээл дээрээс дунджаас өндөр өгөөж авах энэ боломжийг ингээд бий болгоод одоо сүүлийн хэдэн жилийн турш ингээд маш найдвартайгаар хөрөнгө одоо зах зээл дээр шин сайн харилцагч нарыг бий болгох дээр ингээд хамтарч ажиллаж байгаа танай хамт олонд одоо маш их баярлалаа. Тэгээд цааш ажлынхаа ажил хүлээж авсан баярлалаа, хамтарч ажилласанд баярлалаа. За баярлалаа. Баяр та. За